Эрчим хүчний салбартаа олон жил ажилласан туршлагатай улс төрч бол улсын их хурлын гишүүн Телүхан юм а. Өнгөрсөн 4 жилдээ Телүхан гишүүн аймгийнхаа 4 сум 53 багийг шинээр эрчим хүчинд холбуулж, олон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг урагшлуулах, хууль эрхцэн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажилласан байна. Үндсэндээ өнгөрсөн 4 жилд Баян-Улгийн аймгийн 14 сум 86 багийг гэрэлтэй болгосон улсын хурлын гишүүн Телүханы Гавья гэдгийг Баян-Улгийчид өнөөдөр дурсдаг юм а. 3 дугаар цахилгаан станцад цэхийн мастраас ажлын гараагаа эхэлж үйлдвэрийн дарга хүртэл албыг харж явсан Телүхан гишүүн 1980-ад оны ихэнх үед 3 дугаар цахилгаан станцын үйл ажиллагаа доголдож хот хөлдөх аюулаас аварч байсан. 2008 онд баруун аймагуд харанхуй болох үед 3 сар засах ажлыг удирдан 20 хоногийн дотор эхний аймгийг гэрэлтэй болгож явсан нэгэн. Үлдсэн нэг цөөхөн баг байгаа юм. Эдгээр сахицаанаар дамжаагүй дараагийн жилд бол өөрийн холбогдчихын цөөхөө нэг ар хөрөхгүй баг үлдсэн. Дараагийн Баян-Улгийн аймагт хийх эрчим хүчний чиглэлийн том ажил бол дулаан хангамжийн асуудал. Утаагүй тийшээр хангах асуудал. Цаашдаа бол бид нар нүүрсний хийгээр ажилладаг ийм жижиг төхөөрөмжийг манай инженерүүд бүтээж бэлэн болгож хоёр газар туршиж байна. Цаашдаа бид нар нүүрсийг хийжүүлэх агарын бохирдуулахгүйгээр голоонаар хангахын боломжийг өрдөнө. Нөгөө талд нарны коллектор гэж нарны хүчээр ашиглаж дулаанжуулах, мөн халуун ус цэг байгуулах ажлыг бол цаашдаа хийх боломжтой гэж судалгаа хийж байгаа. Нөгөө талд нь газрын гүний дулаан гэж энэ газар доорч нь тодорхой хэсэг нь дулаан байдаг. Энийгээ авч бид дулаан хангамжийг шилжих боломжтой юм. Телүхан гишүүн эрчим хүчний салбарт 30 гаруй жил ажиллахдаа олон арга бүтээлт санаа шийдлийг үйлдвэрлэл нэвтрүүлж тэр нь эргээд улсын эдийн засагт хэдэн тэр бумаар тоологдох хэмнэлтийг гаргаж байсан юм а. Тэрээр улсын хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт Баян-Улгийн аймагт Монгол Ардын намаас дахин нэр дэвшээд байна.